маш аз жаргалтай, маш тайван байдаг. Нээлт 4 сарын 6-нд болно. Тэгэхээр ээжийнхаа төрсөн өдөрт зориулаад ээжтэй надад хүргэсэн бүх ач тусыг нь жоохон ч ихсэн эргүүлж төлөхийн тулд ээжигээ тэр өдөр маш аз жаргалтай байлгаж 4 сарын 6-нд нээлт хийж төлөвлөж байгаа. Охинороо бахархалгүй яах вэ? Энд чинь миний ганц охин, би охинтой ганцхан, би ээжтэй бас ганц охин. Үзэсгэлэнгийн нэр бол Тэг 222 гэдэг нэртэй үзэсгэлэн байгаа. 2 сарын 22 ингээд миний төрсөн сар өдрийг хэлтэж байгаа тоо байгаа. Тэгээд энэ тоо нь болохоор угаасаа насан турш надтай хамт байх тоо, намайг байнга хэлтэж байгаа тоо, миний аз жаргалтай мөч бүхний хэлтэх тоо. Энэ болохоор би өөр ямар нэгэн нэршлэр биш, яг энэ тоогоороо өгье гэж бодсон. Зургийг бол яг мэдээ орсон цагаас хойш байнга зурж исэн. Тэгээд ерөнхийдөө бол ямар ч хаанч явж исэн, ямар ч материал ашиглаад тэгээд цаасны өөдс, хүмүүсийн нэрийн хуудасны армар гэдэг янз бүрийн юм дээр байнга зурдаг байсан. Хүн бүхэнд хүсэл мөрөөдөл байдаг. Гэвч хэн хэрхэн хөдөлмөрснөөс тэрхүү хүсэл мөрөөдөлтөд хүрч чадах хэсэг нь хамаардаг. Ирээд үед гэрэлтэй. Тэр гэрлийг атгаж яваа хөдөлмөрч, бүтээлч олон мянган багчуудын үлгэр дуурайл болж байна. Тэдний нэг нь Чулуунбатын хулан. Орчлон сургуулийн 11-р ангийн сурагч Чулуунбатын хулан бол урлаг, соёл, нийгмийн ажилд биеэ дайчлан сурч хөдөлмөрлөж яваа гайхалтай хөдөлмөрч авьяаслаг нэгэн. Тэрээр орчлон сургуулийн сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн дарга төдийгүй бусдад хичээн хөдөлмөрлөл амжилтанд хүрч болохыг үлгэрлэж яваа шилдэг хүүхэд. Тэрээр урлагийн төрлүүд дотроос хамгийн төвчээр шаардсан сонгодог хөгжим, уран зурагт биеэ дайчлан явна. Сонгодог хөгжим бол хүнээс асар их тэсвэр төвчээр хөдөлмөр шаарддаг. Хулан сонгодог хөгжим тэр дундаа төгөлдөр хураар 9 дахь жилдээ хичээллэж байна. Түүнчлэн уран зурагт дурлаж аав ээжийн дэмжлэг багшийн удирдлаганд суралцсан агсаар өөрийн үзэсгэлэнгээ гаргаж байна. Гаргаж байгаа нь үзэсгэлэнгийн одоо тэр лого байна л да. Энэ лого чиний одоо санаа бодож болсон санаа юу? Тий, энэ бол миний бодож болсон санаа. Тэгээд энэ зурган дээр яг юуг өгүүлдэг вэ гэхээр яг хин хөвлөд байгаа төркөж байгаа хүүхэд доош харсан байралтай тийм яраа гэлтэгдэг. Тэгээд зэрэг тойроод бол алтан хараацай хэсэж байгаа. Тэр хараацайнууд болохоор тэр хүүхдийн хүсэл мөрөөдөл, аз жаргал, тэгээд элэг бүтэн байдлыг бол бүх бэлэгдээд тийм ерөөхдөө бол тийм аз жаргалын бэлэгдэлтэй зураг. Үзэсгэлэнгээ бол Bella Vista хотгоны Q Art Gallery хуучнаа бол Цагаан дайрын Art Gallery гэдэг тэр галерейд гаргав. Орчлон сургуулийн 11-р ангийн сурагч Чулуунбатын хулан 4-р сарын 6-наас 13-ны өдрүүдэд Тэг 222 хэмээх контемпорари урлаг ба уран зураг хосолсон анхны бие даасан үзэсгэлэнгээ толилууллаа. За юуны өмнө миний охины
энэ 0222 гэсэн уран зургийн үзэсгэлэнгийн урилгыг авч хүрэлцэн ирсэн зочид та бүхэндээ аав гэр бүлийнхэн нэрийн өмнөөс та бүхэнд баярлж байгаагаа илэрхийлье. Өөрөө бол маш дуртай. Сонирхсан ажиллаа хийвэл аз жаргалтай амьдрах, аз жаргалтай ажиллаа хийсэн хүн чинь ирээдүйд өөрөө аз жаргалтай амьдрахын л үүд нэгдэж шүү дээ. Тийм учраас бид нэр тэрийн сонирхлын давуу ил гэж бас бодож байгаа. Энэ бол хамгийн чухал юм гэж бодож байгаа л да. Миний охины үзэсгэлэн дээр хүрэлцэн ирж одоо бид бүхнээс ярьцлага авч байгаад аав хувьд их баяртай байна. Өөрөө их янз янзын зургуудын сэтгэн зурна. Энэ болгоноос нь хараад өнөөдрийн одоо энэ хийсэн бүтээлүүдийг ингээ харж байхад бол миний охин дээр нь цаашдаа бас юм зураг хавьяас бол байгаа юм байна. Ингээ бид бол бас одоо удахгүй нэг жилийн дараагаас одоо мэрж сонгох. Одоо ер нь төрүүчээсэн орчин сургуулийн өөрсдийнх нь програм заалтаар бол өнөөдрөөс мэрж сонгох сонголтоо хийх ийм үе шатууд нь эхэлсэн байлээ. Охинтойгоо ингээ ярьж байхад бол өөрөө өөр найрлахаар энэ зургийн талын дизайнер юм уу эсвэл одоо интерьер юм уу ер нь л ийм зургийн талын одоо энэ мэргэжлээс сонгох илүү сонирхолтой байгаа. Сэтгэл маш өндөр байгаа. Тэгээд одоо манай охин чинь айлын одоо 3 хүүхдийн баг нь ганц охин. Тэгээд бид нэр охиноо өв тэгш юмны цагтаа хүүхд болохыг их боддог байсан л та. Тэгээд тийм учраас их олон талаар хөгжүүлэхийг хичээсэн. Тэгээд би өөрөө урлагийн хүн. Тэгээд тэрнийг дагсан ч байж мэдхийн. Ер нь бол охиныгаа ажиллаад байхад тийм нэлээд тийм юмд мэдрэмжтэй, тийм жоохон ахваалчтай. Ер нь ангидаа бол нэлээд тийм сэргэлэн хөөхт гэж яригддаг. Тэгээд юмд л орж идэг тийм хөөхт байгаа. Тэгээд олон талаар нь хөгжүүлж их ачаал дунд амьдэрсэн л одоо 17 та хөөхтүүд болгонд байхгүй тэр ачаалыг өөрсөн л гэж би боддог. Миний үзэсгэлэнд бол 10 гаруй contemporary art-ийн тийм инсталляц төрлийн бүтээлүүд байгаа. Performance өөр ямар нэгэн зүйл байхгүй. Тэгээд яг инсталляц төрлийн бүтээлүүд бол 10 гаруй бүтээл тавигдана. За энэ бол гудамжаар зөрж байгаа хүмүүсийг харуулж байгаа бүтээл байгаа. За энэ бүтээл дээр болохоор тайлбар нь нөгөө нэг хүмүүс хоорондоо ярьдэн штэ. Энэ нөгөө хиний хүүхэд биш үү? Энд чинь нөгөө хин блэ гэж танихгүй мөртлөө ингээд хоорондоо ховж юм хаягаар ярилцдаг. Энийг бол шүүмжилсэн байгаа. Тэгээд яг үүндээ тэр хүн хин байсан юм бүү? Тэгээд эцэст нь тэр хүн яг хин байсан бэ гэд асуултаар хүмүүсийн өөрсдийнхөө дүгнэлтийг гаргаарай гэсэн зорилготойгоор тэгж үлдээсэн байна. Танихгүй танил. Хүй, эн чинь нөгөө хэний хүүхэд биш үү? Хүүшээ. Гэхдээ эн чинь яагаад нөгөө хэний дүү биш үү? Саяын зөрсөн нөгөө хэн биш үү? Яна, энэ нөгөө хинтээ суугаад салсан хүүхэн биш үү? Битгий мэдэг дээрээ ард чинь нөгөө хэний хэн гэдэг үлээ тавьяз. Ямар ч байсан хэний хүргэн сууж байна. Би бол нийгэмд нэлээд шүүмжтэй ханддаг гэж хэлж болно. Тэгэхээр надад бол энэ зэглэхээр зүйлс маш олон байдаг. Тэгээд энэ болгоныг би бичгээр илэрхийлж биш, хүмүүст сонсохоор ярьж илэрхийлж биш, урлагаар дамжуулж илэрхийлвэл хүмүүс илүү ойлгомжтой байх юм болов хүмүүс өөрсдөө хараад ойлгоод бас миний хардаг зүйлсийг өөрсдийнхөө өнцгөр хараад эмзэглэх юм болов гэж бодоод санаануудаа гаргадаг. Харин уран зургийн бүтээлүүд гэх юм бол нийтдээ 50 гаруй бүтээл байгаа. За тэгээд энэ дотроо бол сургалтын зорилгоор хийсэн натюрмортууд бол нэг 10-аас 15-ийн хооронд тоонд байгаа. За тэгээд бусад бүтээлүүд нь болохоор яг ингээд цэвэр өөрийн санаагаа гаргаад холстон дээр буулгасан тийм бүтээлүүд байгаа. Тэднэр дотроо 20%-ийг нь тосон зураг, бусдыг нь бол акрилик хүсэн будаг
будгийн хийсэн ажлууд бол эзэлж байгаа. За энэ зураг болохоор эртний Египтийн хаадын эрхэмсэг байдлыг илтгэсэн алтан өнгө болон хөгцөнгөр өнгийг илтгэсэн ийм зураг байгаа. Энэ зурган дээр болохоор ажиглал цаана нь тагтаанууд тасж байгаа. Тэгээд энэ тагтаанууд нь болохоор аз жаргалыг бэлэгдсэн энхийн цагаан тагтаанууд байгаа. Энэ зурагны нэр болохоор Ариадне гэдэг нэртэй. Ариадне гэдэг нь яг юу гэсэн үг вэ гэхээр шашны хиллэг гэж хэлж болно. Тийм хиллэгт эрхэмсэг байдал төгс төгөл төр гэсэн утгатай тийм үг байгаа. Фото зургийн ажлууд болохоор 31 ширхэг фото зураг байгаа. Үзэсгэлэнгийн нэр болох Тэг 222 гэсэн цифрүүд нь түүний хувьд маш онцгой юм. Эдгээр тоонууд төрсөн он сарын нэлтэхээс гадна бүхэл амьдралынх нь хувьд түүнтэй хамт оршихоор сонгогдсон тэмдгүү хэмээн уран бүтээлч тайлбарлажээ. Үзэсгэлэнгийн нэр бол Тэг 222 гэдэг нэртэй үзэсгэлэн байгаа. Тэг 222 гэдэг тоон яг юу гэлтэж байна гэхээр Тэг 222 бол 2 сарын 22 ингээд миний төрсөн сар өдрийг хэлтэж байгаа тоо байгаа. Тэгээд энэ тоон болохоор угаасаа миний насан турш надтай хамт байх тоо, намайг байнга хэлтэж байгаа тоо, миний аз жаргалтай мөч бүхнээ хэлтэх тоо. Ийм болохоор би өөр ямар нэгэн нэршлэр биш, яг энэ тоогоороо өгье гэж бодсон. Чи миний 4 сар гэдэг нэртэй зураг. Ягаад гэвэл санаа нь хавар орж ирсэн. Гинт орж ирээд зурмаар санагдсан. Тэгээд хаврыг илтгээд тэгээ бас хайрыг илтгэсэн нэрээр чи бол миний 4 сар гэдэг нэр өгсөн. Яг сюрреалист чиглэлээр зургуудаа зурх туртай. Реалист байдал ингээд даашин барилгуудыг амьтдтай холбож зурдаг ч юм уу. Загас тиймэрхүү юмнуудыг бол бодит байдалтай холбож зурх туртай. Энд загас бол мэдээж усны амьтан. Тэгэхээр усанд амьдарч байгаа амьтан гэж төсөөлөх юм бол одоо дэлхийн дулаал гээд иймэрхүү зүйлсээс болоод дэлхий тэр чигтээ усанд автахад иймэрхүү байдалтай харагдах байх гэсэн төсөөлөл нэг байгаа. Харин нөгөө талаар болохоор аз жаргалыг бэлгэдээд сэлж байгаа алтан загаснууд ч бас байж болно. Ерөнхийдөө бол мэргэжлийн тал руугаа илүү бодит юмыг яг байгаагаар нь зурж сурах тийм юм надад маш чухал юм шиг санагддаг. Усан будаг акриликний ажлууд судалгааны зорилгоор хийдэг натюрмортын ажлууд байна. Юмны гэрэл сүдрийг яаж гаргахгүй, энэ цилиндрийн дүрс сэлбэрийг яаж гаргадаг, энэ онлайн талаар илүү юм сайн судалж мэдчихээ чинь бодиттой юмыг зурах талаас бол нэлээд судлах хэрэгтэй гэж би боддог. Тэгээд даавуу материал, шилэн материал, янз бүрийн материалуудын тийм өөр шинж чанарыг гаргах тал дээр бол харандаа, тэгээд өнгө юун дээр бол аль алин дээр нь суралцж байгаа. Тэгээд ингэж бол сюрреалист чиглэлээр мэдээж реалист байдлыг гаргаж дүрслэх тийм тал руугаа ерөөдөө бол сайжрна. Мэдээж тийм болохоор бодит юмыг байгаагаар нь сайн хараад хичээл заагаад сурч судлах хэрэгтэй гэж. Охин маань ийм сонирхолтой болохоор хоёулаа ер нь жоохон мэрэгжлийн хичээлийн талаас нь мэрэгжлийн багшийг олж өгч ер нь бол онлын тодорхой хэмжээний нарийн мэдлэгийг бас олгож өгвөл өнөөдөр бас энэ охины маань бас одоо энэ өсөж мөрөөж байгаа сонирхож байгаа энэ зурган дээр нь бас нөлөөх болох байхаа гэд хоёулаа бас соёл урлагийн сургууль дээгүүр очиж бас хүмүүстэй багш нартаа уулзаж анги эднэр маань бол нэг одоо саяхан төгссөн бас нэлээд тийм чадвартай үед амьдсан зураач тийм охин Итали төгсөөд ирсэн тэр хүүхэд бол одоо
бид нарт зааж өгöd ингээд тэр хүүхдэд бол бид нар очиж үзүүлж шалгуулж ингээд нөгөө хүүхд маань бас бид нарыг дэмжиж багш маань бол дэмжиж за ерөнхий улсын танаа охинтой нэг хичээлж үзье гэдэг. Төрсгөлгийн дунд сургууль дээр бас тодорхой хэмжээнд нэг шалгалт юу энэ төр өгöd. Тэгээ ер нь бид нар гэр мөртөө авчир одоо ингээд нэг та энэ хийсэн бүтээлүүдийг үзээч гэсэн тухайн үед багш ерөнхийд нь үзээ. За ер нь хөрхөн тийм зурх авьяастай тийм хүүхд байна. Ер нь л зурх гад ах шиг байна даа гэсэн мэдрэмж аваа. Тэгээд багштай болго ямлын мэдгэдэггүй болго ямар нэгэн хэмжээгээр системтэйгээр явсан сургалтын жинхэнэ үнд эрдэм мэдлэг болж авьяасыг хөгжүүлдэг. Тэгээд системтэй болгоё гэдэг үднэс бид нар 10 жилд сурж байгаа хугацааных нь хажуугаар эдний сургууль маш их ачаалтай. Тэгсэн ч гэсэн давхар бид нар системтэй сургуулийг эхлүүлж яхан зүг юм байна. Хугацаа алдахгүй юм байна гэж бодоод эхлүүлээд одоо жил болсон. Тэгээд жилийн дотор бол ер нь нэлээд үр дүнтэй хичээлж байгаа гэж үзэж байгаа. Багш нь бол их л амсаатай ах юм биш үү. Тэгээд уран бүтээлч хүн гэдэг бол хамгийн нарийн мэдрэмжтэй л хүн байх хэрэгтэй. Тэр бол заавал зураач хүний мэдрэмж, тэр хөгжимчийн хүний мэдрэмж гэж тусдаа байхгүй. Ерөөсөө л урлагийг мэдрэх мэдрэмж гэдэг бол маш нарийн мэдрэмж байх хэрэгтэй. Тэгээд тэрийг мэдэрч зөвхөн байглаас төрсэн тэр мэдрэмж байхаас гадна тэрийг хөдөлмөрөөр маш сайхан баяжуулах хэрэгтэй. Тэхинд бол болсол эзэмших хэрэгтэй. Онлын мэдгэдэггүй байж тэр чинь цогцоороо нөгөө мэдрэмжүүд чинь бүрдэж ирнэ л дээ. Баянгар аймгийн Галуу цумын нутагт байдаг. Галуу цумын өвөөс баруун хойшоо 10 км-д байдаг Галуутын гавцал дээрээд байна. Энэ гол бол үнэхээр үзэсгэлэнтэй хад зохио ихтэй учраас харига дуу шуу бол үнэхээр их сүртэй. Галуутын гавцлын доод бод энэ үнэхээр үзэсгэлэнтэй сайн байдаг юм байна. Энэ Галуутын гавцлын доод байна. Үнэхээр сайн тийм гавцал. Зургийг бол яг мэдээ орсон цагаас хойш байнга зурж исэн. Тэгээд ерөнхийдөө бол ямар ч хаач явж исэн, ямар ч материал ашиглаад тэгээд цаасны өөдс, хүмүүсийн нэрийн хуудасны армар гэдэг янз бүрийн юм дээр байнга зурдаг байсан. Тэгээд ерөнхийдөө бол мэрэгжлийн чиглэлээрээ биш, яг өөрийнхөө сонирхлоор ихлээр зурдаг байсан. Тэгээд ерөнхийдөө сүүлийн үе рүү мэрэгжлийн юугаар болцож байгаа. Урлаг гэдэг бол ерөөсө тухайн ард түмнийг чиглүүлж идэх голцол. Ямар нэгэн удирдагч ч юм уу, хин нэгэн одоо улс төрч ч юм уу биш. Урлаг, спорт хоёр хөгжижээвэл тэр орон хөгжихийн шинжээ гэж одоо ярьдаг. Тийм учраас урлаг гэдэг бол ямар нэгэн зүйл баригдаж ард түмэн юу өсч байгааг хүн мөнгө төлчгөр тийм уран бүтээл хийх биш. Тэр хүмүүсийг дагуулж явах тийм бүтээл хийж иж сая тэр урлагч хөгжин. Тэгээж тэр улс орныг дагуулсан шүү дээ. Тийм болохоор би одоо тэр урлагийг бол ер нь тэгэл би өөрөө түрүү ярьсан урлагийн хүн болохоор урлаг гэдэг бол ерөөсөө урлагийн авьяас, урлаг гэдэг бол ерөөсөө бурхнаас заяасан, бурхнаас өгөгдсөн маш том бэлэг. Тэрийг л одоо хүн өөрөө тэр авьяасыг хөгжүүлж чадвал тэр урлаг гэдэг юмыг өстой ард түмнээ улсаар навшуулж чадах тийм л уран бүтээлч болж байна. Зураг зурхад бол мэдээж маш гоё мэдрэмж төрдөг. Тэр нь яг одоо яг шүн ингээд өөрөө зургаад суухад ингээд бусад хүмүүс унтцсан өөрийнхөө дуртай дууг сонсоод ингээд өөрийнхоороо байгаад ерөнхийдөө чөлөөтэй зурагтай ирэж чөлөөтэй яг хүн байгаад талаас чөлөөтэй ер нь ингээд зургаад зурхаар
ерөнхийдөө бол айгүй тийм тайвширдаг. Тэгээд яг ингээд одоо хичээлийн стресс, ачааллын бүх зүйлийг бол бүх зүйлээс бол намайг ангижруулж гаргаж чаддаг. Тэгэхээр бол ерөнхийдөө бол зурагтаа маш аз жаргалтай, маш тайван байдаг. Энэхүү үзэгслэн Bella Vista хотхны Q-Art галерейд гарч залуу авьяасны уран бүтээлийг шагшигч, үзэгч мэрэгчлэнүүдийн анхаарлыг татжээ. Уран бүтээлч хулан энэхүү өөрийн үзэгслэнгээр ирээдүйн мэрэгжил, мөрөөдлийнхөө чиг хандлагыг тодорхойлох том алхмаа хийсэн гэхэд болно. Мөн оршин байгаа нийгэмдээ өөрийн хэмжээнд хувь нэмрээ оруулж, чадах мэдэх бүхнээ дайчлан улс орноо хөгжүүлэхийн төлөө чармайж байгаа хэлбэр минь юм гэжээ. Соёл урлагийн газрын дарга Монгол улсын гавьяа жүжигчин Эрдэнэбат таныг хайснаарья. Тэгээ хулан маань бол мэрэгжлийн сургуульд сурдаггүй, орчлон сургуулийн одоо 11-р ангид сурч байгаа. Энэ ангид нь бол миний мэдхэл хэд хэдэн гайхалтай хүүхдүүд сурдаг. Би тэгээ гайхаад байгаа энэ анги яагаад гэнтхэн ийм авьяаснууд цуглж байгаа гэх. Гайхалтай үзэсгэлэнд өнөөдөр энэ сайхан өдөр бас сэтгэл оюуны альжаал тайлах гэж цаг зав гаргаж хүрэлцэн ирсэн та бүхэнд бас баяр хүргэмээр байна. Үнэхээр би бол монголчууд өөрсдөө бахархах ёстой гэж боддог. Өөр нэг гадны нэг ямар нэгэн авьяасныг бишрэхээс өмнө өөрсөндөө байгаа гайхамшигыг илрүүлж, гайхамшигыг гаргаж тордож дэлхийд Монголын нэрийг гаргах болтол нь бид нэр дэмжиж тусалж анхаарч чиглүүлж өгөх ёстой юм байна. Тэгээд би дүүдээ амжилт төсөй, сургуулийн амжилтаа төгсөөрөө ээж аавд нь одоо багшд нь энэ хүүхдийг хүссэн зүйлээр нь хүссэн чиглэл рүү сургуул энэ хүүхд аз жаргалтай байх болов уу гэж ингэж бодож байгаа. Тийм учраас хүссэн чиглэлээр нь сургаасаа гэж хүсье. Тэгээд амжилт гаргаасаа гэж өрөөё. Чулуунбатын хулан сурлага авьяас чадвараараа бусдыг манлайлсан сурагч Монголын хүүхдийн ордны алтан медалаар шагнав. Монголын хүүхдийн ордны захирал Цэнгэлмаа. Өнөөдөр миний үзэсгэлэнгийн нээлтэнд хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Нэлээд хэдэн жилийн хоригдлуулсан бүтээлүүд, тэгээд фото зургийн бүтээлүүд гарсан байна. Хүний хөрөг зураг авах туфтаа. Тэгээд загварын зураг бас авах туфтаа. Фэшн фото. Тэр хүний одоо санаа бодлон гарахыг илэрхийлдэг юм уу? Эсвэл гаднах өнгө үзэмж байд юм уу? Алийг нэр нь бодож хардаг. Fashion photography яг portrait хоёрыг нийлүүлдэг болохоор гаднах дүр төрх тэр нөгөө нэг нүүр будал товц гэсэн тиймэрхүү ерөнхийдөө өнгийн контрастаар тоглож өгдөг тиймэрхүү төрлийн. Өнөөдөр үзэсгэлэнгийн нээлт болж байна. Өнөөдөр бүтээрээ оржсон тангивчны фото зургийн одоо авсан хэсэг байна тий. Энэ зургнууд болохоор миний нөгөө нэг дан эмэгтэй хүмүүсийн авсан гэдэг зураг гэдэг тэр fashion төрлийн зургнууд байгаа. Тэгээд энэ дээр болохоор дан хар цагаан зураг, тэгээд өнгөт зураг гэсэн хоёр төрлийн зургнууд л тавигдсан байгаа. Найзуудынхаа зургийг найзуудаасаа би ийм зураг авах гэсэн юм аа чи ингээд надтай хамт зурганд яваад өгөөч гэгээд хүсэлт тавьдаг. Тэгээд ерөнхийдөө бол найзуудтайгаа хамт хувц хувцсан шийдэж байгаа. Тэгээд ер нь бол байгаа юмнуудаа л ашиглаад
зураг авдаг. Тэгээ бас найзуудыгаа уриалдаг. Манай найзууд бол айгүй дэмждэг. Тэгээ зарим нь өөрсдөө бас би зураг авах болмаар энэ жимний зургийг аваад өгөөч гээд яадаг. Хэдийн мэрэгжлийн төвшөнд биш ч гэсэн яг өөрсдийнхээ хэмжээнд бол ингээд фото зургийг сонирхоод тэгээд өөрсдөө бас фото зураг авахуулах туртай тийм хүмүүс бол хамтраад бид нэр ингээд зураг авдаг. Тэгэхээр одоо чи ингээд уран бүтээл хийж байна. Бас уран зураг зурж байна тий. Хажуугаар нь одоо фото одоо зураг дарж байна. Бас програм дээр ажиллаж байна. Дээр нь мэдээж бас одоо хичээлийн ажил байдаг. Энэ бүхнийг яаж амжуулж байна? Ер нь фото зургуудаа болохоор амралтын үеэр 100 цагаар эсвэл улирлын амралтуудаар тийм үеэр нэг ганц 2 өдөр зурганд явж тэгж готоор тэгж зураг авч явдаг. Харин бусад үеүүдэд болохоор зураг гэхээсээ илүү хичээлдээ анхаарлаа хандуулна. Тэгээд өдөр болгон өглөө 8-аас эхлээд 6 хүртэл хичээл тавтлагатай. Тэгээд тараа төгөлдөр уурынхаа хичээлд явна. Тэгээд хотын бөглөрөөнд нэлээд зогсон. Тэгжээд нэлээд оройтож гэртээ ирнэ. Тэгжээд зургийнхаа ажил руу шүн ордог. Тэгээд ерөнхийдөө бол унтах цаг айгүй бага. Тэгээд бүх юмудаа амжуулаад. Ерөнхийдөө бол өөрийнхөө байж болох бүх хүч чадлыг зарцуулаад аз жаргалтай амьдралын төлөө тэгж зүтгэн гэж бодож байгаа. Энэ бол contemporary бүтээлүүдийн өрөө байгаа. Буугаад ирээ миний хүү хоолоо ид. Энэ болохоор орчин үеийн залуучууд мөрөөдөлтөө хөлөө олохгүй хаана газар та мэдэхгүй хаашаа тэмүүлээд байгаагаа өөрсдөө ч ойлгохгүй ингээд хөөрөөд явж байгааг дүрсэлсэн байгаа. Энийг бол хүмүүс баян ядуугийн заг гэж харах байх. Гэхдээ энэ бол яг үндсэн санаа нь монголчуудын хэд туйлшрал бие биентэйгээ маш хэрэггүй зүйл, энгийн зүйлс дээр өрсөлддөг энэ занг шүмжилж гаргасан бүтээл байгаа. Тэгээд энэ бүтээлийн яг тайлбар нь болохоор нэг айл эхнэр нөхөр хоорондоо ярьж байгаа. Тэгээд энэ жил ингэж зассан, дараа жил ингэж засах ёстой чи бусад хүмүүсийн тавгийг харсан уу гэсэн санаагаар харилцан яриагаар яасан тийм санаа. Сава. Энэ бүтээлээр бол хүний амьдралд байх буруу хүмүүсийн нөлөөг илтгэх гэж харуулсан. Чиний амьдралд буруу нэгэн бий юу? Энэ чиний амьдралд орших нэг буруу хүний нөлөө. Эхнийх дээр бол концентрац багтай. Тэгээд савнууд нэмэгдээд ирэх тусам концентрац нь ихсээд яг ус гэдэг зүйл өөрийнхөө жинхэнэ төрх өнгийг алдсан байгаа. Тэгээд энэ нь болохоор хүний амьдралд байх нэг буруу, хоёр бурууны нөлөө, гурав гэд нэмэгцээр байгаа эцсийн эцэст хувь хүн өөрөө устж үгүй болж байгааг төрсөлсөн байгаа. Хоёр буруу хүний нөлөө. Гурван буруу хүний нөлөө. Дөрвөн буруу хүний нөлөө. Энэ чиний амьдралд орших 5 буруу хүний нөлөө. 6 буруу хүний нөлөө. Энэ чиний амьдралд орших 7 буруу хүний нөлөө. Энэ чиний амьдралд орших 8 буруу хүний нөлөө. Энэ чиний амьдралд орших 9 буруу хүний нөлөө. Чи гэдэг хүн хаана байна? Ийм хялбархан устдаад үгүй болчихдгийм гэж юу? Тэгэхээр өөрийнхоороо бай, чамайг чи бол дахин давтагдчихгүй шүү гэсэн санааг илтгэж байгаа. Том нь жижиг, жижиг нь том. Гоё нь муухай, муухай нь гоё. Баян нь ядуу, ядуу нь баян. Тэнэг нь ухаантай, ухаантай нь тэнэг. Параллел ертөнц. Параллел ертөнц гэхээр бол нэрнээсээ ойлгомжтой байгаа бүх юм нь эсэргээрээ гэсэн үг. Тэгэхээр энд болохоор том нь жижиг, жижиг нь том. Тэгээд ингээд бүх зүйлс нь эсэргээрээ иргсэн гэдэг утгыг харуулж байгаа. Угаалгын машин бол маш жижиг хэмжээгээр, диван ч гэсэн маш жижиг хэмжээгээр, ор бас маш жижиг хэмжээгээр, тэгээд эндүү нүдний шил гэх зүйлс нь бол эсэргээрээ томоор
дүрслэгдсэн байгаа. Тэгээд энэ нь бол параллел ертөнцид хэрвээ бидний амьдардаг ертөнцөөс нөгөө ертөнцид бүх юм эсэргээрээ байдаг бол бидний гэр иймэрхүү байх байсан баха гэдэг төсөл. Нэлээ судалгаа хийгээд юу зурх вэ гэдэг ингээд уг нь санаанд байгаад байдаг. Гэхдээ энийг яаж буулгах вэ? Ямар юмнуудыг хольж яах вэ гэдгийг санаа бол үнэхээр хэцүү, сонгоход хэцүү байдаг. Тэгээд ерөөхдөө бол нэлээ их судалгаа хийгээд тэгээд хамгийн сүүлд ингээд бүх судалгаа тэр судалсан юмнуудаа ингээд цэгцлээд ингээд бодоод яхад ингээд ерөөсөө унталтгүй. Тэгээд ингээд яг унтгаад хитж байгаа гинт санаа орж ирдэг. Тэгээд энийг ингээд зурчаач гэдэг ч юм уу нэг тиймэрхүү юмнууд орж ирдэг. Тэгээд яг ингээд цаасан дээр буулгахаар бас л болдоггүй. Тэгээд дахиад скетч гаргаад үздэг бас болдгоо. Тэгээд ингэж явсараагаад ахилсараагаад зургнууд бүтдэг. Тэгэхээр бол өдөржингөө зурж үзээл, шинжэнгөө бодоол өдөр дахиж зураал, шинжэнгөө бодоол иймэрхүү байдлаар тэгээд зураг бас гарсан байгаа тийм. Турх. Та бүхний баяр болгоны төгсгөлд хэлдэг, 7 хоног болгоны 1-р өдөр хэлдэг, жил болгоны 1-р сарын 1-нд хэлдэг, найзуудыгаа хүрээлэн дууддаг үг турх. Худлаа 1 сар жимд яваад хайдаг, йогт яваад шантардаг, аква фитнест яваад живх шахдаг. Энд тэндээс улс өргөй хурдан турах машингийн аргуудыг ухан олж мэддэг. Шалтгаан турх. Аливаа зүйл бүхэн хоёр бөгөөд түүнээс олон талтай байдаг бөгөөд чухам аль өнцгөөс хэрхэн харж байгаагаар нь тодорхойлолт үүсдэг хэмээн уран бүтээлч тайлбарлажээ. Үзэгсэлд дэлгэгдсэн зургууд нь жирийн нэгэн урлагт хайртай, зураг зурах дуртай өсвөр насны охины зургууд биш. Нийгэмд үүссэн ба тулгамдж байгаа асуудлуудыг хөндөн өөрийн дотоод ертөнцөөр илэрхийлэхийг зорьсон бөгөөд аливаа юмсыг олон өнцгөөс эсвэл бүр шууд утгаар нь ойлгож болох сонголтуудыг үзэгчд өгөхийг хичээжээ. За манай дараагийн бүтээл болох 4-р бүтээл маань утаа гамшигын төвшөнд очсныг хэн нотлох юм бэ гэдэг нэртэй бүтээл байгаа. Уг бүтээл маань нэг жижигхэн өрөөнд байрлуулагдсан байгаа. Тэгээд ороход өрөөний хоёр талд утааны фильтрнүүд байна. Энэ фильтр нь анх цав цагаан байж байгаа. Сар гарны дараа маш их тоос тортгийг өөртөө шингээж бараа өнгөтэй болсон байгааг төрүүлсэн байгаа. Утааны их үүсвэр бол яндангийн утаа, машины утаа гэхээсээ илүү хүмүүс өөрсдөө болон гэр бүлээ хорлож тамхи татдгийг бас их шүүмжилсэн бүтээл байгаа. Уг бүтээлийн маань бас нэг том хэсэг болох манежн дээр хүүхдийг байршуулсан юм бүтээл байгаа. Хүүхдийн уушгийг болохоор тамхины аккуркаар хийсэн нь гэртээ тамхи татж байгаа эцэг эхчүүд дан тамхи талтаар 85% хороо хүүхэдтэй өөрөө мэдэхгүйгээр хүүхдээ хэрхэн хорлож байгааг төрсөлсөн юм бүтээл байгаа. Монгол Улсын боловсролын салбар 40 гаруй жил зүтгэж Монгол Улсын гавьяан багш цолтой цэгмэд эмээ маань гарч ирсэн байна. За миний хөргөн охин хоёрын хүүхэд энэ зэргийн одоо уран бүтээлч усанд би их баярлж байгаа. Ер нь миний хүү багасаа иймэрхүү уран бүтээлийн юмыг оролдож тэндээ би сэтгэлээ зориулсан энэ үйл ажиллагаанд тус нэмэр болж дэмждэг хөргөн охин хоёртоо баярлалаа. За ингээд миний охин улам их зүйлийг бүтээх авьяас чадвартай юм байгаамаа. Тэгээ өвгийнхээ ирээдүйн сайн сайханд улам их амжилтыг хүсэж амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэж ирвэ. Ийм юм хэлэх байна да. Монгол Улсын урлагийн авьяас зүтгэлтэн булган багш одоо энд ирсэн байна. Тэгээ зүй ёсоор танилцуулсан. За юуны өмнө манай холонгийн минь энэ уран бүтээлийн үйлчлэгт хүрэлцэн ирсэн урилгыг хүлээж авч гэр бүлийнхний хүндэтгэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ та нар надаар хэлүүлдэггүй манай хурлан бол ямар бүтээлч, ямар авьяастай зорьсон зорилгынхаа төлөө яаж тэмцдэг хийж бүтээснээр та нар бол мэдж байгаа бах. Тэгээ холон бол над дээр 9 жил төгөлдөр хөгжмөр жижигхэн бахтаа ирж исэн. Өнөөдөр одоо ингээ 11-р ангидаа болтол явж байгаа. Удахгүй тэгээ бас 4 сарын 21-нд бас өөрийн тэр тайлангүй жижигхэн тайлан концерт хийн. Тэгээд би энэ Монголын олон мянган хүүхдүүд бидний өрсүүд минь
шийд бүтээх юмараа үргэлж ингэж энэ сайхан зураг шиг ингэж жигүүрлэж далж өгөөрөө ургуулж Монгол улсынхаа нэр төрийг өндөрт өргөж их орноо, ээж аваа, ах トゥ найз нөхдөө баярлуулж явахыг энд байгаа бүх хүүхдүүдээс хүсье. Тэгээ хуландаа энэ бүгдэд түүчилж өнөөдрийг үзгсэн гинэсэн хуландаа хамгийн сайхан бүгдийг хөсөө өрөө бүгдээрээ маш сайхан том алга ташилт хуландаа бэлгэлье. Түнчлэн хулан охин маань орчлон сургуулийн 11-р ангид сурдаг байгаа. Ингээд орчлон сургуулийн захиргааны албаас сурагчдаа баяр хүргэхээр ирсэн байна. Тэгээ юуны өмнө энэ гэрэл гэгээтэй бүр сайхан гэдэг үгч багтахаар ийм сайхан энерги цэцэрсэн энэ урлагийн өргөнд яг энэ нэгэн цагтаар хамтдаа байгаа та бүхэнд манай хулангийн маань амьдралд, ээж аавынхаа амьдралд, найз нөхөд ах дүүсийнх нь амьдралд мөн манай сургуулийн түүхэнд бас мартагдахааргүйгээр тодор тэмдэглэгдэн үлдэх өнөөдрийн мэндийг хүргье. Ээж аав хоёрт нь маш их баярлалаа. Хуланд маань яг энэ авиас чадваруудыг суулгаж өгсөн, хүсэл мөрөөдлөө дэмжих, биелүүлэх, өөрийнхөө хулан гэдэг энэ ертөнцийг улам юм гоё өнгөлгөөр өнгөлж тордох энэ чадваруудыг суулгаж өгдөг бүх багш нарт нь бас баярлалаа. Төгөлдөр өөрийнх нь багш, дууныхын багш, зургийн багшд баярлалаа. Тэгээд энд манай сургалтын албаныхан анги удирдсан багш нар мөн манай сургуулийн зургийн багш нар бүгдээрээ ирсэн байгаа. Тэгээд багш нарын өмнөөс хулангийнхаа өмнөөс бас багш нарт нь дахин талархал илэрхийлмээр байна. Хулан үзэгсэлд тавигдсан бүтээлүүдээ худалдан хоримтлуулсан бүх мөнгөөр сайн үйлсэд зориулах гэнэ. За энэ үзэгсэлэн болж байгаа бас нэг онцлог нэг үйл явдал байгаа. Хүүхдээ ханд вэ тийм ээ? Энэ талаараа үзэгсэлнгээсээ олсон нийт ашгаа би 100% төлжилтгүй арахыг цус багталттай цус багталтаар онцлогдсон гээ эрхэсдүүдээ хандуулахаар болсон байгаа. Энэ өвчин нь бол 1 сая хүнд нэг тохиолдог маш хүнд өвчин. Тэгээд Монголын хүүхдүүд ирээдүй эрүүл байгаасаа гэж хүссэндээ дүүдээ туслахаар шийдсэн байгаа. Үүнээс гадна эко тор бас хийж байгаа. Эко тор тэрийгээ бас зараад тэр мөнгнүүд бол шууд эрхэсдүүд очно. За манай contemporary 3 дугаар бүтээл бол Чи бол хайр гэдэг нэртэй бүтээл байгаа. За тэгээд уг бүтээлийг маань харах юм бол нэг манекенд палаж өмсгсөн байна. За тэгээд энэ даашинз нь болохоор анх ямар гоё байсан байж болох вэ гэдэг сэтлийг хүмүүст төрүүлэх ёстой. Ягаад гэвэл шууд харахад бол сэмэрсэн байдалтай харагдана. Тэгээд даашинзны тэр хормоо хэсгийн даавуу гэхээсээ илүү өөр төлөвийг олоод шилжээд ирвэхээ төлөвт ороод хувирсан байгаа хувирлыг бас харуулж байгаа. За тэгээд уг бүтээл маань гол утга санаа нь болохоор хэрвээ ямар нэгэн зүйлийг хайрлахгүй, халамжлахгүй жишээ нь цэцэг байх юм бол устдаж тортохгүй байх юм бол өөрөө устдаад үгүй болдгоо гэсэн утга санааг илэрхийлж байгаа. Тэгээд бид угаасаа хүмүүс ямар нэгэн зүйлийг байгаа үед нь анзаарахгүй мөртлөө алдсныхаа дараа анзаардаг. Энийг би шүүмжилсэн юм бүтээл байгаа. За манай contemporary 7 дугаар бүтээл бол period цэг эхэлсэн бол дуустдаг жамтай гэдэг нэртэй бүтээл байгаа. За тэгээд уг бүтээлийг шууд харахад юу гэдэг нь ойлгомжтой. Улаан цагааны контрастаар хийгдсэн эмэгтэй хүний сарын тэмдгийг ихэлтгсэн юм бүтээл байгаа. За тэгээд уг бүтээлээрээ дамжуулаад хэр баргийн эрэгтэй хүмүүсийн мэдрээд хараад байх боломжгүй юм зүйлийг урлагаар дамжуулж харуулахыг зорьсон юм бүтээл байгаа. За тэгээд уг бүтээлийн маань доор болохоор чулуун овоо байгуулсан байгаа. За энэ нь болохоор улаан өнгөтэй чулуунуудаар бүтээгдсэн. Тэгээд чулуу гэдэг бол өөрөө нэгтэршил маш ихтэй юм зүйл байгаа. Тэгээд энэ нь болохоор эмэгтэйчүүдийн амьдралдаа туулдаг зовлон зүдүүрийг харуулсан юм зүйл байгаа. Гэхдээ эмэгтэй хүн эцсийн эцэд энэ бүх зүйлийг туулсан ч гэсэн цэвэр ариун зүйл байд юм а гэдгийг илтгэхийн тулд чулуу болгонд өрмөц тийм гой сайхан үнэр шингээж өгсөн байгаа. За манай сүүлийн бүтээл болох 9 дугаар бүтээл маань турах гэдэг нэртэй бүтээл байгаа.
Уг бүтээлийг маань харах юм бол sticky note буюу хуулаад наадаг тийм цаасан дээр турах гэж бичсэн маш олон тооны тийм цааснуудыг наасан байгаа. Бүтээлийн маань гол утга санаа яг юундаа орж байна гэхээр хэрвээ эмэгтэйчүүдийн за би яг одоо турна, за би яг одоо л турна гэдэг тэр өөртөө өгдөг худлаа хамлалтуудыг тоолох юм бол иймэрхүү хэмжээтэй болох байх гэсэн төсөөллөөр бүтсэн юм бүтээл байгаа. Өөрийнх нь хийсэн өнөөдөр хүртэл хийж ирсэн энэ бүтээлийнх нь үзэсгэлэн нээж байгаадаа гэр бүлийнхаа өмнөөс аавынхын хувьд баярлж бахархаж байгаагаараа охиндоо бас дахин хэлэхэд тавтай байна. Өөрт нь болон хүн болгоны сэтгэл шингэсэн олон бүтээл товирж энэ бүтээлээ удам өргөжүүлж өөрийнхөө хүсэл зорилгыг биелүүлээрэ гэж дээр нь эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэж охиндоо баярлаа гэж хэлье. Охин хичээлээ хийгээд шүнийг хагаслаа зураг зураад заримдаа хоёлоо урлаг гэдэг чинь хатуу шүү дээ. Ойлгох цаг үе нь ойлгох үеч байна. Буруу болоод урам хотрохч үе байна. Ер нь бол энэ үеийг бол маш хөдөлмөрөөр одоо орог том хүн шиг хөдөлмөрлөдөг гэж хэлж барах болно доо. Маш их хөдөлмөрлөдөг охинороо би маш их бахарч. За ямар ч үзэсгэлэнгийн үзлээ маш их таалагдлаа. 17 настай боловч үнэхээр бас гайхалтай уран санаануудыг гаргасан бай. Бас нийгэмд байгаа тулгамдаад байгаа асуудлаар их шүүмжтэй хандаж тэрийг бас урлагаар дамжуулж илэрхийлээд анхны үзэсгэлэнгээ нээж байгаа юм байна. Хүн болгон өөрсдийнхөө хүлээж авсан байх. Тэгээд хүн болгоны санаануудаас ямар нэгэн өөрсдөд нь бас би нэрээ ингэж болох юм байна. Би яагаад болохгүй гэж би ер нь ямар нэгэн зүйл хийж чадах юм байна гэдэг ойлголтыг авсан байхаа гэж хүсэж байна. За тэгээд цаашд уран бүтээлд нь амжилт хүсье. Охинороо бахархалгүй яах вэ? Чи миний ганц охин, би охинтой ганцхан, би ээжтэй бас ганц охин нь, миний охин ч гэсэн надад ганцхан. Тэгэхээр одоо ганц охиноо өөрийнхөө одоо яг урлагийн замаар одоо ингэж замнуулах гэж байгаа гэдэг бол надад үнэхээр хүн болгон зайдгүй тийм ховор хов тавилан. Хаврын үйлрэл маш их дуртай. Тэгээд хавар бол бүх юм цэцгэлж дэлгэрч яадаг. Тэгээд өглөө өнтөд аваад тэгээд зундаа орох жоо тийм айгүй тийм том ажлын ард гарсан тийм мэдрэмж авдаг. Тэгээд аз жаргалтай үйлрэл гэж би боддог. Одоо үзэсгэлэнгээ бас хавар гаргаж байгаа. Тэгээд яг нээлт 4 сарын 6-нд болно. Тэгэхээр тэрийг бол яг ээжийнхаа төрс өдөрт зориулаад ээжтэй надад хүргэсэн бүх ач тусыг нь жоохон ч ихсэн эргүүлж төлөхийн тулд ээжигээ тэр өдөр маш аз жаргалтай байлгана гэж бодоод 4 сарын 6-нд нээлт хийнэ гэж төлөвлөж байгаа. Яа. Ингээд намайг үг хэлүүлэх гэдэг юм уу? Энэ бол хулангийн ертөнц. Тэр бидний нийгмийг ингэж харж байна. Хөдөлмөрч шаргуу авьяаслаг уран бүтээлч Чулуунбатын хулан Монголын шинэ үеийн уран зургийн тод төлөөлөл болохоо өөрийн Тэг 222 үзэсгэлэнгээрээ харуулж чадна.